За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ өмнөх бичлэгийнхаа үргэлжлэл болгож асаалын буюу оргонлын хэргийн талаарх ойлголт мэдээллийг үргэлжлүүлэн бэлтгэсэн байгаа. За өмнөх бичлэгтээ та бүхэндээ асаалын буюу энэ оргонлын хэрэг гэж чухам яг юу юм? За ямар хүмүүсийн эрхэн зөрчигдсөн тохиолдолд энэ хууль зүйн хамгаалалтыг авдаг вэ гэдэг ойлголтуудыг өгсөн байгаа. За энэ удаагийн бичлэгээрээ мөн хүмүүсийн мэдвэл зохих, анхаарах ерөнхий мэдээллийг өгье гэж бодож байна. За эхний ярих зүйлс маань хүмүүсийн бас их асуудаг асуулт байгаа. За энэ нь бол би одоо оргонлоо өгсөн хизээнээс одоо Америкийн нөхцөл улсад ажиллаж болох вэ гэдэг ийм асуулт байдаг. За энэ асуултанд зарим хүмүүс бол маш буруу мэдээлэл сонссон байдаг. Нэг нь одоо маргаашнаас ажиллана гэдэг бол нөгөө 5 жил ажиллаж болохгүй гэдэг ийм мэдээллүүд янз янзын ийм мэдээллүүд байдаг. Asylum application буюу одоо оргонлын өргөдөл одоо шийдэгдээгүй хүлээгдэж байхад тодорхой нөхцөлд work permit буюу одоо ажлын зөвшөөрөл хүсэх боломж байдаг. Гэхдээ дүрм хугацаа, процесс, үйл явц, цаг хугацааны явцад одоо өөрчлөгдөж болдог учраас хамгийн сүүлийн Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албаны зааврыг шалгах нь бол маш чухал. За ерөнхийдөө оргонлын өргөдөлтөй холбоотой тодорхой хугацааны тоолол, за шаардлага хангах нөхцөл биелсний дараа форм I-765 буюу ажлын зөвшөөрлийн өргөдлөөр хүсэлт гаргадаг. Гэхдээ энд анхаарах зүйлс байгаа. Өргөдөл гаргагчийг одоо өөрөөс шалтгаалсан саатлууд байдаг. Жишээ нь та интервью буюу ярилцлага өөрөө хойшлуулсан, за мөнд баримтаа өгөөгүй, шүүхээс товлсон цаг хугацаанд хүрэлцэн очоогүй, за хаягийн шинжилгээ хийгдээгүй зэрэг эдгээр нь бол таны asylum clock буюу одоо хугацааны тоололд нөлөөлж болох юм эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл ажлын зөвшөөрөл хүсэх боломжийн хугацаа удаашарч болно гэсэн үг. За үүнд зөвлөж хэлэхэд өөрөөсөө болох ийм саатал буюу эрсдлийг бүү үүсгээрэй гэж одоо хэлмээр байна. За цагаачлалын системд дараа болъё гэсэн хандлага заримдаа сар, бүр жилээр нөлөөлдөг ийм сөрөг нөлөөтэй байдаг. За дараагийн зүйлс бол хүмүүс одоо оргонлоос татгалзвал яах вэ гэдэг ийм асуулт байдаг. За эндээс бол хүмүүс одоо хамгийн их одоо айж сандардаг. Хэрвээ таны оргонлын хэргийг шүүхээс шууд татгалзсан тохиолдолд одоо шууд дууссан гэсэн үг биш. Гэхдээ одоо таны хэрэг ямар төрөл, ямар процесс, үйл явцаар явж байгаагаас одоо их зүйл шалтгаалдаг. За зарим хүн бол өөрөө хүсэлт гаргасан оргонлын процессор явдаг. За зарим нь албатан гарах ажиллагааны үед хамгаалалт болгон одоо оргонол хүсэх процесс ордог. За Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албаны одоо affirmative asylum case буюу өөрөө өгсөн оргонлын хэрэг тодорхой нөхцөл буюу цагаачлалын шүүхэд шилжих боломжтой байдаг бөгөөд за тэнд цагаачлалын шүүгч хэргийг дахин авч үздэг. За энэ бол маш чухал. За учир нь олон хүн татгалзлаа гэд шууд тухайн шийдвэрийг одоо албатан гаргалт гэж ойлгодог. За яг бодит байдал дээр бол энэ илүү бол төвөгтэй. Гэхдээ энд хүмүүс бол одоо сандарч за дахин одоо худал баримт нотолгоо, за шинэ fake story буюу хуурамч өгүүлэмж, за эсвэл интернетээс зөвлөгөө авч одоо сохроор даагдаг. За энэ үед кейс буюу таны хэрэг бол бүрч одоо ийм эсрэгээрээ эргэж эрх зүйн байдалд орддог ийм эрсдэлтэй байдаг гэдгийг анхаарах нь чухал. За дараагийн асуудал бол хэрвээ таны кейс татгалцсан ч гэсэн одоо худал юм уу хуурамч нотлох баримттай бүрдүүлэх тийм зүйл рүү бүү ороорой гэж зөвлөх байна. За нэг алдааг хоёр дахь алдаагаар засах гэж оролдох юм бол түүнээсээ ч илүү том асуудалд ордог гэдгийг бол анхаарах нь зүйтэй. За дараагийн ярих зүйл маань цагаачлалын шүүхийн тухай ярих гэж бодож байна. Зарим хүмүүс бол цагаачлалын шүүхийн тухай бол хийсвэр төсөөлөлтөй байх нь олонтой байдаг. Гэхдээ бодит байдал дээр бол цагаачлалын шүүгч голчлон нотолгоо, мэдүүлэг, хууль зүйн үндслэл, за итгэл төрүүлэх үйц үнэнч байдалд бол тулгуурладаг. За шүүгч таныг бол зөвхөн одоо зовлонгоо тооцохыг сонсох гэж бол тэнд байдаггүй. За цаны одоо кейс хэрэг бол хуулийн шаардлагатай холбогдсон байх ёстой. За жишээ нь одоо манай улсад амьдралын нөхцөл байдал хүнд байсан учраас надад одоо амьдрахад маш хэцүү байсан гэдэг ийм асуудал бол оргонлын хууль зүйн үндслэл болохгүй. За харин би улс төрийн байр сууриасаа ч юм уу үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөсөө болж дарамтанд орсон миний суур эрх ноцтой хөндөгдсөн гэдэг ийм хууль зүйн холбоостой байх ёстой. За энэ хоёрын ялгаа нь бол асар том ялгаатай гэдгийг бол ойлгох ёстой. За мөн одоо сошиал медиа буюу сошиал сүлжээний тухай ярьсан зүйтэй гэж бодож байна. За энэ бол хүмүүсийн мартдаг юм уу санамсаргүй байдлаар тоодоггүй орхидог ийм эрсдэл байдаг. За жишээ нь таны Facebook, TikTok, за X буюу хуучнаар Twitter буюу ямар нэгэн байдлаар таны хаягт бичигдсэн нийтлэл, за коммент буюу сэтгэгдэл, фото, зураг, видео зэрэг нь одоо зарим тохиолдолд зөрчлийн их үүсвэр болж болно. Жишээ нь та одоо би байнга нуугдаж амьдарч байсан, би маш их айдастай дарамтанд байсан гэж хэлсэн атлаа. Одоо сошиал сүлжээн дээр олон нийтийн улс төрийн
цуглаан буюу жагсаал цуглаан дээр баяр хөөртэй зураг тавьсан байвал бас л энэ эргэлзээтэй асуулт гарч болно. За миний амнаас бол маш эрсдэлтэй юм аюултай нөхцөлд байсан гэж хэлсэн Атлаа. Тухайн үедээ эх орондоо зугаалж буй пост нийтлэл хийсэн байвал энэ итгэлцлийн эргэлзээ үүсэж магадгүй. За энд нэг зүйлийг тодруулах нь зүйтэй. Энэ нь өөрийн сошиал сүлжээгээ устгах гэсэн зөвлөгөө биш гэдгийг бол онцолж хэлье. Харин за өөрийн кейс буюу хэрэгтэйг логик уялдаатай бай гэсэн ийм зөвлөгөө юм аа. За бас нэг зүйлийг бас хэлэх нь зүйтэй. Өөрийн кейс буюу хэргийн таймлайн буюу үйл явдлыг дарааллаа яг өөрөө хөтөлж бичих нь зүйтэй. За өөрийн кейс хэргийн товч түүхээ бол өөртөө хийж хөтлөх нь бол танд бол маш хэрэгтэй зүйл болно. За жишээ нь огноо, хот хин, ямар үйл явдал, ямар баримт, за ямар гэрч байгаа зэрэгээ бол за өөрөө бас он сар логик холбоостойгоор та бас өөрөө бичиж тэмдэглэсэн нь бол танд маш их хэрэгтэй зүйл болно. За энэ нь ярилцлага болон шүүхийн мэдүүлгийн үед тус болдог гэдгийг бол бас ойлгох хэрэгтэй. За дараагийн асуудал бол хүмүүсийн бас нэгэн айдаг ийм асуулт байдаг. За хэрвээ намайг худлаа хийж байна гэж үзвэл яах вэ гэсэн ийм асуулт байдаг. Хэрвээ цагаачлалын офисер буюу ажилтан за эсвэл шүүгч таныг санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл за үр дагавар маш ноцтой байж болно. Тиймээс би дахин давтаж хэлье. Худлаа стори өгүүлэмж битгий зохиож хийгэрээ гэж зөвлөж хэлхийг хүсэж байна. За мөн тухайн өөрийн кейс түүхээ бичгтээ хит төвөл гэх юм уу өсгөж тухайд болсон зүйлээсээ хитрүүлсэн зүйлийг бүх хийгэрээ гэж хэлхийг хүсэж байна. Мөн copy paste буюу бусдын кейс хуулсан өгүүлэмж ашиглах гэж бүү оролдоорой. Үүнээс илүүтэйгээр хууль зүйн логик бүтэцтэй зүйл ярих юм бол энэ бол хамгийн хүчтэй хамгаалалт байж болно. Хүмүүс бол ихэвчлэн өөрийн кейсээ бол хит өсгөж юм уу дөвийлгэж хэтрүүлэн ярих нь хамгийн хүчтэй үндэслэл болно гэж ойлгодог. За гэтэл яг бодит байдал дээр яг уялдаатай үнэн өгүүлэмжил хамгийн дэмжих нотлогоо буюу хууль зүйн холбоос болж өгдөг гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ нь хамгийн хүчтэй хамгаалалт болж өгдөг. За тэгээд энэхүү бичлэгээрээ би ямар нэгэн хууль зүйн зөвлөгөөг яг ерөнхий боловсролын зорилгоор тайлбарлаж байгаа буюу анхан шатны мэдэгдэхүүн үхвэц хэмжээнд өгч байгаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. За яагаад гэвэл хүн бүрийн кейс хэрэг бол өөр байдаг учраас цагаачлалын асуудалтай холбоотой эдгээр энэ асуудлуудад цагаачлалын мэрэгшсэн хуульч өмгөөлөгчөөс зөвлөгөө мэдээлэл авч ярилцлага нь чухал шүү гэдгийг бол хэлэх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд асалын буюу энэ орогнол бол Америкт үлдэх арга биш. Энэ бол таны эрх хууль ёсны ашиг сонирхол маш ноцтой хөндөгдсөн гэж үзвэл Америкийн нэгдсэн улс хууль зүйн дагуу хамгаалалт харин хамгаалалт үнэн логик нотлогоон дээр тогтдог гэдгийг бол ойлгох хэрэгтэй юм аа. За тэгээд эдгээр мэдээллүүдээс гадна за орогнолын хэргийн кейс хүн бүрт өөр харилцан адилгүй байдаг учраас та бүхэн өөрийн кейстэй тохирсон эрх зүйн талаарх зөвлөгөө мэдээллийг авахар бол цагаачлалын мэрэгсэн хуульчтай ярилцаж зөвлөлдөж зөвлөгөө аваарай гэж та бүхнээсээ хүсэж байна. За дараагийн бичлэгээ тун удахгүй оруулах болно. За энэ бичлэгийнхаа доор та бүхэн дараагийн бичлэг дээр ямар мэдээллийн талаарх ойлголтыг авмаар байгаа хүсэлтэй бас бичиж болно. Тухай бүрд нь бичлэгээ цаг алдалгүй сонсхийг хүсвэл лайк болон subscribe дараарай гэж та бүхнээс хүсэн. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Lego voice. Turn up. Make a choice. They said stay quiet. Keep your colors in the lines. But I'm tired of the silence of rehearse. Approve replies. I've got words like open windows. Let the daylight in my chest. Every sentence that I publish is a heartbeat, is a test. This is my freedom. This is my choice. Speaking my truth as Fuji little voice. I won't be faded. I